За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээ би өнөөдөр Солонгост ингээд нэг өдрийн цалингаар ямар хүнсээ цуглуулж болохыг үзгээд ийм арт дээр ирсэн байна. Тэгээд бишиг таслын зэрэг. За ямар ч тач юмнуудаа аваад гараад ирлээ. Тэгээ манай авсан юмнууд 93,000 хэдэн зүйлээ ямар ч тач тэр хавцаа болсон. Тэгээд гэртээ очиод юу авсан мөнийг бүгдээрээ цэцгээ бичлэгтэй амдагаарай. A few moments later. За ямар ч тач гэртээ ирсэн байна. Одоо юу яаснаа ингээд нэг бүрчлэн талигнъя гэж. За нийт 93,430 вон болсон. За тэгээд хамгийн ихэнд юу авсан бэ гэхээр энэ жоохон миний сонголт биш. Энэ манай найзаагийн сонголт. Бүхэлд 3 кг мүү шүү дээ. 3 кг 6,480 байна. Дараад нь ийм шоколад асан. Энэ болохоор хэдийн болов. 3580. 3580. За. Дараагийнх нь амар том чипс авсан. Арай хаад гэж.
Энэ бас миний дохолт ш. Юу гişийнхаа хүнсний ингээд одоо хүнсэн дээр гэлдэг нь удаа амны бодсон. Гэсэн чинь ийм том жипс. 4480. За дараагийнх нь буда. Ханцлээ. Тэгээд Солонгос ч ингээд өдрийн үнэлгээ нь цагийн үнэлгээ чинь 10,030 манахгүй юу? Тэгээд ингээд өдөрт ингээд 10 цаг ажилладаг хүн байлаа гэхэд өдөрт ингээд 100,000 вон авна гэсэн үг шүү дээ. 8 цаг ажилладаг бол 80,000 вон ч юм уу тий. Тэгэхээр яг ингээд өдрийн одоо ингээд цагийн ажил хийгээд олдог ч юм уу. Тийм хүн ингээд хүнсээ ингээд нэг өдөрт ингээд цуглуулж нэг өдрийн цалингаа цуглуулж байгаа байхгүй юу? Тэгээд ийм бодаа 3 кг-тай 13,900 вон. За дараагийнх нь уу. Тэгээд нэг үсэн авч байгаа дэрэг нэрээ том их юм тавьсан. Энэ болохоор 2.3 литртэй юм байна. 5,980 вон. 2 литр биш ээ. 2.3 литртэй. За дараагийнх нь болохоор ийм 30 ширхтээ өндөг. Энэ уг нь 30 ширхтээ юм өндөг 7,980 маячлуу тиймэрхүү байдаг байхгүй. Тэгээд сая яг орсон чинь нөгөө нэг өнөөдөр амралтын өдөр тэгээ яг оройн цаг байсан болохоор дуусчиж тэгээд энэ өндөгийг болохоор 12,980 би нөгөө нэг юу хасагдаад point ингээд хасагдаад 10,980 авсан юм. Хамтрал. За. Тэгээд дараагийнх нь болохоор йогурт. Ингээд нэг дээр нэг хүн ингээд 2 ширхгээрээ 6,980. За тэгээд энэ бүрэн юм томсон. Жуус 1,900. Биш 1,300 юм шиг 1,300. 1,300 бат. Аваасаа хугацаанд бас утгацсан байсан юм биш. 2 сарын 2 хүртэл нэг дээр өнөөдөр болохоор 1 сарын 24 гэдэг чинь дүүрээ. За дараагийнх нь болохоор банан. Банан ингээд 7 ширхэг юм банан 2,980. Нэг ингээд бодлоор 2,980. Дараагийнх нь болохоор талах. Болохоор 4,200. Нийт 3 литр юм жаа хүнтэй санагдсан надад. Монголчин талах монголчин. Аюу шүү. За тэгээд гурил 1 кг. Ингээ 1 кг нь 1,610. За дараагийнх нь болохоор цагаан мөг ингээд нэг юм бүрэн энийг юм багцсан 1,380. За тэгээд дараагийнх нь болохоор 떡буки. Энэ гэтээ үдэн авсан байж байгаа үдэнээс ерөөсөн нөгөө 떡буки авах болохоор шилгооцохгүй юу. Тэгээд нөгөө өмнө авах марцсан байхгүй юм аа. Тэгээд цаа ингээд авсан. Энэ болохоор 2,980. Дараагийнх нь шинэ маншин. Ингээд 5 ширхэг 3,900. За дараагийнх нь энэ борцог талах бан. Энэ болохоор ингээд 2,900. За дараагийнх нь айн.
Энэ болохоор 4480. 김치. 이거 хоёр 김치 авсан. Энэ болохоор 1500-д 2 нь нийлээд 3000 байна. Тэгээд энэ харперц. Харперц. 2000 байна. Тэгээд энэ юу гэдэг юм бэ? Юуны таск. 30 мад крем гээд энэ болохоор 2380. Тэгээд энэ юм бэ? Энэ бисгэгч. Энэ болохоор 3480. Тэгээд මේсүлийнх нь тэнис. Энэ тэнис ингээд 1 кг. 1 кг-тай 3980. За ингээд нийтлэхээр 93430 вон гэсэн байна. За би одоо яах вэ гэхээр саяны миний авсан юмнууд ингээд Солонгос воноор 93430 авсан шүү дээ. Тэнгүүд энэ чинь ингээд Солонгост ингээд ажиллаад амьдардаг ингээд хүний 9 цагийн ажил хэлсэн баггүй юу? Ингээд одоо ингээд цалингийн хамгийн бага хэмжээ сая сүүл шинжлэгдээд 9000 хэдэн зойж аваад 100000 болчихсон баггүй юу? Тэнгүүд ингээд 9 цаг ажилладаг хүн чинь ингээд бүтэн баг 2-7 хоног 3-7 хоногийнхаа хүнсийг ингээд нэг их өдрийн цалингаар авчих байгаа байхгүй юу. Тэнгүүд Монголд ингээд хамгийн бага цалингийн одоо цагийн хэмжээ чинь 5000 гэдэг чинь CU энтер. Би Монголд байдаг байхдаа ингээд 5000 цагийн 5000-аар ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь татвар ороагүй дүүн шүү дээ. Тэгээд татвар орохгүй зүгээр ингээд жинхэнэ цалин ингээд 5000 юм чинь 8 цаг ажиллаа гэхэд чинь 40000 байхгүй юу. 9 цаг ажиллаа гэхэд 45000 ч юм уу тий. Тэнгүүд одоо тэгвэл тэр нэг өдөр ингээд ажилласан цалингараа Монголоос одоо хэдийн хэмжээний хүнсээ цуглуулж болох вэ гэдгийг бүгдээрээ ингээд ийм арт аппликейшн байгаа. Энэ аппликейшнаар бүгдээрээ үзье. Нэг шалтгаан авах гэж бодож байна. За би яагаад ингэж ийм артын нэг хүндэд хандлаа малдаа гэж битээ хэлдэг гэдэг. Яа одоо нэг надад ингэж байгаа боломжтой одоо ингэ би шууд ингэ Монголоос ч хүндэд төлж чадахгүй шүү дээ. Тийм учраас ингэ боломжтой байгаа ингэ аппликейшн байгаа. Харин ч ингэ аппликейшндээ байгаа Монголд ингэ нэлээд томоохон дэлгүүр Монголын одоо тий том дэлгүүрүүдийн нэг төлөөлөл болсон дэлгүүр учраас ингэ ийм артыг сонгоод авч ийн. Тэгээд тэгэхээр за 30 ширхтээ өндөг гэдэг юм тий. Бисээ 30 ширхтээ өндөг 1280 авсан юм. Тэгэнгүүт өөрөөр 7980 гэж байдаг 7980 8000 тэр нэг яг би оройн цагаар орж таарсан учраас дуусчих. Тэгээ сая үс нэг хүнсээ зурсан хүмүүс бүр амар байсан. Яаж тийм бэ? 30 ширхтээ өндөг. 30 ширхтээ. За баян гэдэг юм. Ингээ манай Монголд нэлийн хэрэглэдэг шүү дээ баян гэдэг. Тэгээд энэ өндөг болохоор ингээ 30 ширхгээрээ 19300 тийм. Тэгэл нэг ингээ өндөг аваад өдрийн 40000 цалинтай одоо ингээд хамгийн бага штэ. Тэгэнгүүт энэс баг цалинтай хүн байдаг гэж магадгүй. Яг ингээд оюутнуудын цалин л даа нэг би өөрөө тийм цалинтай ажилладаг байсан болохоор хичээл хааж байгаа тиймэрхүү цалинтай ажилладаг байсан болохоор гэж яриад байгаа байхгүй. Бусад хүмүүс яг ямар цалинтай ажилладаг гэдгийг мэдгүй байна. Тэгэхээр 19300. Би ингээд өөр хавсан юмнуудыг ямар тач бас ингээд оруулах за. За сүү ингээд өргөн хэрэглээний бараануудаа гэхээр ямар тач бод үзье. Би сая 2.3 литртэй сүү авсан. Гэтэ энэ дээр 2.3 литртэй сүү байх юм шиг 1 литртэй сүү. Миний Монголын сүү гэдэг энэ сүү 4700. За одоо талах. Би хамгийн том талхнаас нь хаалаа. Энэ талх болохоор ингээд хамгийн урт нь авахгүй юу? Энд дээр гарч иж байгаа талх дундаас ингээд зүссэн талх мишэл талх. Энэ талх болохоор өмнө байхгүй. 3400 нэ. За. Өөрчин за будаа 3 кг. Асан. Пүү. 3 кг салгаатай будаа 45500. Үгүй. Тэгэхээр ганцхан будаа аваад нэг өдрийн цалин болчих. Тэгэд эндээс ингээд 3 кг. Яг 3 кг юм яг ингээд итгэхгүй хатлах. 3 кг будаа 13900. 13900. Юутэйсөө ганцхан цаг энэ л хэлсэн. За будаа бодъё. Будаа хэрэглэдэггүй айл бай гэж үү.
За төмс. Төмс 1 кг салгаатай. Мөн гарчихгүй. Энэ төмс 1 кг салгаатайгаараа 1020 төгрөг. Ингээд одоо 28420 байна. Гурил ч бас Монголд үйлдвэрлэгдэж байгаа хамаагүй юм том байх гэж бодож байна. Нэг килограмм салгаатай гурил бид ийм гурилтай 1 кг салгаатай алтан тарай 1 дөрөв гурил гинэ. Энэ ч 2020 төгрөг. За тэгээд такс ч гурил гарч байна. Тэгээд 1 кг-ийн салгаатай слава цагаан будаг гинэ. Цагаан шар будаг гинэ. Цагаан будаг гинэ. 14280. За ингээд 44720 төгрөг болж байна. Юу яасан лээ? Гурил, будаа, сүү, төмс, өндөг, талах. Тэгээд тасан бахад. Надад бичлээсээ зэрэг. Тэгээд ингээд гурил, будаа, талах, сүү ингээл айл болгоны өдөр тутмын хэрэгэлдэг хоол шүү дээ. Ингээд өглөө оройныхоо хоолны хэрэгэлдэг юмнууд шүү дээ. Тэгээд ингээд ерөөсөө иймхээ юм аваад нэг өдрийнх нь одоо хамгийн бага цагийн ажлын дундаж хэмжээгээр яриад байгаа байхгүй. Цагийн ажлын дундаж ингээд хамгийн бага хэмжээгээр ингээд бүтэн нэг өдрийн цалин ингээд 8 цаг ажиллаж байгаа хүний нэг өдрийн цалин ингээд иймх юм аваад дуусчих واخгүй. Тэгэхэд ингээд манай Монгол юм аахгүй. Солонгост яаж ингэсэн чинь ингээд бүгдтэн нэг өдрийн цалингараа ингээд бүгдтэн 10 хэд хоногийн 14 бараг 3-7 хоногийн хүмүүсийг юм ингээд цуглуулчих واخгүй. Тэгэхээр ингээд өнөөдөр Монголд ингээд цагийн цалин ямар байгаа лээ, хүмүүсийн цалин ямар байгаа лээ, тэгээ юмных нь үнэн ямар байгаа лээ. Тэгэхээр ингээд манай монголчууд ингээд худлаад нэг нана том ярьсан, хийж болох байх, нэмж болох байх гэсэн хүмүүс яг үндэ ингээд наад захын юмхэн юмнууд нь хүртэл ингээд юмхэн юм дээр Монголын одоо байгаа байдал ямар байгаа мэдчих واخгүй. Тэгээд өнөөдөр ингээд манай монгол залуучууд ингээд тэр ялангуяа залуучууд ингээд гадагшаа яваад ингээд Монголдо баймаар байна, гадагшаа яваар байна гэдэг шалтгаан нь өвдөл энэ байхгүй юу? Амьдрийгээд ажлын юм баг цалинтай. Амьдрий гэсэн юмуд нь ийм амар үнэтэй. Тийм болохоор хүмүүс ингээд яаж ингээд Монголд тогтоод Монголд амьдрий, Монголоо сайхан амьдрий хэмээх юм сте. Яг болох юм. За тэгээд нэг юм хөө байна. Та бүхэн бас тэгээд авах гэхийн ухаагаар хандаарай. За. Монголд одоо тэгэхээр яах би их одоо яг ингээд өөрхөн авиксинуудаа аваад тэгээд ингээд бүхэл одоо хэрэгцээгээ хангаад хүнсээ цуглуулах юм бол хэд болох юм гэж байна. Хэдэн өдрийн цалин болох юм бэ те? Хэд болох нь яг тэр нөгөө нэг өндөр цалинтай сайхан амьдарч байгаа тийм хүмүүс бол энэ бол юу ч шахал та тийм. Тийм ихэнх хүмүүс Монголын өнөөдөр ихэнх хүмүүс ингээд өндөр цалинтай байж ихэнх хүмүүс ингээд өнөө маргаашаа болгож өнөө маргаашаа нөгөө нэг хойдхоо аваад уртахаар өгөх нэг тэгж амьдарч байгаа шүү дээ. Тэгж байгаа юм чинь ингээд Монгол хэн тогтох юм бэ? Хэн Монголд амьдрий гэж бодох юм бэ? Тийм үстэй. Аль болох гадагшаа явъя, аль болох гадаадад яг үндэ ийм боломж болцоо байгаад байгаа юм чинь тэр сайхан боломж өгөөд байгаа. Тэр газар л амьдрахыг хүснэ үстэй. Тэгээд ингээд залуучууд нь ингээд гадагшаа яваад хар чинь Монголд хэн үлдээж хэн Монголоо хөгжүүлэх юм бэ? Тэгээд ингээд залуучуудаа ингээд авч үлдэх шалтгаан нь яг үндэ зүгээр ингээд наад захын юм хөнөдөө цалингийн өсгөж юмныхаа үнийг ингээд цалингийнхаа хэмжээнд болгох тааж тийм. Цалин нь ийм хүн байлаа гэхэд цалинтайгаа яг тэнцүү хэмжээний одоо зохих хэмжээний тиймэрхүү одоо ингээд юмных нь үн тийм ясах байхгүй. Тэгэхгүй ажил тэгэл нэг л их өндөр үнэтэй юмнууд тэгэхээр ингээд хүний гадар аваад цалин ямар үлээ монголчууд ингээд үр зээлт их хүмүүс ингээд үр зээлтэй амьдарч байгаа шүү дээ. Тэгээд нэг иймэрхүү сэдвийг хөндөж өнөөдөр хамтлагийг хийх гэсэн юм аа. Тэгээд та бүхэн маань авах гэхийн ухаанаар хандаарай. За тэгээд өнөөдөр имжлэгээ нөхцөлөсөн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.